Монгол Ардын намын баг хурлын хамгийн гялгар гишүүнээр ерөнхий сайд дасан Сүв Батболдын хүү Бат Түшиг тодорч байх шиг байна. Ус төрдөө Тэнгэрийн ханхуу гэмээр өнгөлөг мөнгөлөг гэргийн магийн брэндлэг гүнж цэлмүн гихчлэн Бат Түшиг өөрөө ийм артын босс. Монголын Олимпийн хорооны ерөнхийлөгч гээд яриад бичээд байвал бүхий л гялгар CV түүнийх. Төрийн ордонд хадамах номтой баяр нь сууж байна. Хүргэн нь араас нь ороход ойрхон байна. Нэг мөсөн CEO-гийн мандуун бууз шиг нэг дээр нэмэх нэг гээд ихнэр цэлмүүнээ жагсаалтаар аваад орчихвол яасан юм? За наргаа шүү. Гэхдээ ямар жагсаалтад багтах 10 тэрбумгүйч гих биш болохгүй нь юу байх вүлээ? Ингээд мөнгөгүй зовлонгоос мөнгөтэй баян хүмүүсийн зовлон бүрч их юм шиг. Амбицлаад залуустай хөл нийлүүлэх гингүүд цаанаасаа шуламлаг шуналтай юм шиг харагдчих гээд тэглээгээд гэртээ хөшгөө хаагаад харанхуй өрөөний мухарт нуугдaltaй нь биш баг хурлын гишүүнч болсон болоод улс төрөө бараад жил явбал өлзийтэй гэж байгаа. Ер нь тэгээд хүссэн хүсээгүй хамгал үнэтэй боловсролыг эзэмшчихсэн нам төрд зүтгэчихсэн хунтайчуд үе залгамжлан улс төрд хөөж төрж байна да.